Одоо энэ хойш нь гаргацсан. Эдгээр нь жоохон ачилгаамаас гашаад тийм л маттай. Бүр аваад ирсэн. Ер нь тэгэл хэлдэг гүн. Энэ хэлтэй юм байна гэл ерөөдөө гүн өндөө очиход тэгж бодогдох нь бодож л байт ш. Дотн бол би ер нь энэ үнтэй санаж урд нэр нь бодож байгаагүй. Тэгэл одоо суудсан 2 хүүхэдтэй алцаан 3 дахь гэж байна. Би одоо 7 сар гарантай жирэмсэн байгаа. Одоо тэгэл гэрийнхээ ажил, хөнгөн ажлыг хүндөвтөр ажил бол төрөх төгсөн болохоор хийхгүй л байгаа да. Хүндөвтөр ажил нь. Хүндөвтөр ажил нь одоо тэгэл төлөөмө таглахгүй чинь хүнд савдаа усмас өрөхгүй. Хөлдөө юм өрөхгүй л одоо өвлийн цаг болж байгаа юм чи. Ха? Гүмөөс аахгүй. Тиймэрхүү л. Хүүхдтэй болох гэж одоо маш их догдолж байна. Хурдан төрөх юмсан л гэж бодож байна. 14 хоногийн дотор л хангалттай аваад тэнхээ төрөөд ирнэ л гэж бодож байгаа. Тэгээд өөр хангаа аймаг руугаа одоо сумын юунд бол байнга л юутай л байгаа л та. Үзүүлэл сард ч ихгүй ер нь 14 хоногт байсан ч хамаагүй. Сум авах тохиолдол болгонд бол юм үзүүлдэгтэй. Эсгэр даав тиймэрхүү жишээнүүд ойр зөрийн бэлдээ тэгэл өөр хангаа аймаг руугаа явбал тэгэл төрөөлөө ирэндээ. Одоо энэ ингээ нотор авш эднэрээс хавар самнаал 5 сар 4 сар гээл самнаал. Ноолуур арчин л бачд эднэр мөнгө чиж сургууль хүүхдтэйгээ хувцсан авч байна. Ноолуур алууртан бод хүүхдтэйгээ хувцсан мөрийг аваад. Тэ том болоод одоо 2 цэцэрлэг насны 2 настай болчихгоо л юм багшлаа. Өөрөө л тэгэл дотроор ийм том гэрмээр бол ганцаараа үйдэн бол гарахгүй. Жижиг гэрмээр гарна л. Тэгэл өөрөө л молоо гараад. Тэгэл наашаа чаашаа явал тэгэл татаа нөхөд. Ерхэд хүүхдүүд ямар ч байсан ерхий боловсролын сургуулийн л төгсгөн тэгээд өөртөө ямар мэгчлэлтэй болох юм. Тэрийг бол тэр мэддэг. Өөртөө сонгох. Ер нь алчмалаас хойш өсөж мал бол гоё юм чи.